За, сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэндээ зориулж миний ярих кино бол 1997 онд гарч байсан маш сонирхолтой нэгэн бүтээл. Нэрийг нь комент хэсэгт оруулчихъя. Та бүхэн таалагдана хэмээн найдаж байна. Ингээ бүгдээрээ тайлбараа эхлүүлцгээе. Эртээ урдын цагт нэг гих нэгэн залуу эхнэр Энийхээ хамтаар аз жаргалтай амьдардаг байсан юмсан. Тэр рекламын компани захирлын дөнгөж доод талын хүнээр ажилладаг. Тэдний нэг ажилтан кексний компани нэр нүүр болох зургийг манай залууд энэ эцсийн загварна гэд танилцуулж байна. Энд чи шоколадны илэрхий. Наадах чинь бааз шиг харагдаж байна. Аймаа энэ юу шиг харагдаж байна? Ялгадас. Заг төсөөлөд үзтээ. Зипи хаашаач явсан ба. Энэ нөхөрлөгөө залгаж байна. Хонгор минь орой хоёлаа дүүр үзэн мартаагүй шүү дээ. Тэгээд бас дараа 7 хоног дүү маань нөхөртөөгөө хамт ирж манайд хэд хоног болно гэсэн гэдэг. Нэг захиралтайгаа уулзахаар тэрнлээ ордог. Өөрөө нь офис гэхээс илүүтэйгээр түүхийн музейг санагдуулсан сонин хачин зүйлс зөнд. Жишээ нь дотн харилцааны борхон. Хоёр хөлнийхэн завсраас гарч ирэх энэ том зүйл бол тэрний бэлэг хэрэгтэн. Захирал Никээс чи өнөөдөр намайг нэг чухал уулзалтан дээр орлох хэрэгтэй байна. Би амжихгүй болчихлоо гэснээр Ник энэ хоёрын болцоо өнөөдөр болохгүй гэдэг нь тодорхой болно. Эхнэртээ чи энэ тухайга манай хүн хэлж нөгөө хүнтэй нууцгах бэлдчихсэн сууж идэл харин нөгөө чухал уулзалт нь хойшлогдчих. Оройны болцоонд амчаар усан гэдгээ эхнэртээ хэлээгүй нэг түүнд энтийн бэлэг барихаар малидэл инээсээр гэрлүүг орд. Тэгтэл хинч байхгүйгээрт нь гинэт сэжиг бүхий чимээ гарснаар манай хүн айж эхлээд худаг дараа нь хоолны хотгоор авдаг. Арай л биш болохоор нулимс асгаруулагчаар солино. Гэхдээ эцэн шийдвэр нь гэрэлтүүлэгч байд. Түүнийг барьсаар нэг чимээ гараад байгаа газар руу алгуурхан төхөг тусам энэ чимээ нэ тэдний унтлагын өрөөний орг гятнах чимээ болж хувирдаг. Хэдийгээр гэртээ байгаа боловч хаалгыг нь сэмхэн онгоолгож харуул эхнэр нь өөр хүний дээр морччихсан секс хийж байх юм дээр. Сэтгэл санаа нь нэг сонирн болчихсон нэг давхарт буугаад яахаа мэдэхгүй холхиж байгаа захирлынхаа анцууны довчнуудыг олоод харчихдаг. Ийм учиртай болоод л эхнэртэй маань зугаацах гэж миний оронд хүнтэй уулзчих гээд гуйгаад байсан юм биш. Огийн новшимдаа гээд тэндээс гарч яв. Шоконд орсон маа залуу өөрийн мэдлгүй машинтайгаа гэлдэрсээр дээрэмчтийн дүүргээр явж байгаад улаан замын тэг дунд нь зогсчихдаг. Тэгтэл тэр даруй нэг толгойдоо буу тулгуулах. Бөгөөд дээрэмчин хэрэг алив машиныхаа түлхүүрийг төрөвчтэйгээ надад одоо өгөндөө хөгшөөн гэх нь сонсогддог. Гэхдээ нэг дээрэмчний энэ үгэнд ямар ч хариу үйлдэл үзүүлдэггүй. Чич буруу өдрөө буруу хүнээ сонголоо доо. Нэг огцом хаазаснаа хаалга бүгдийг дүгжээд нөгөө нөхрийг аваад урагшаагаан давхиж эхэлдэг. Ингэхдээ тэр замдаа таарсан болгоныг мөргөж өөрийнх нь болон зорчигчийн амь насыг эрсдэлд оруулах. Явх зуртан тэр өөрийнхөө төрөвчийг цонхоор гаргаж идчихдэг. Нөгөөх нь гайхаад өөдөөс нь нэг том нүдээр харахад нулимс асгаруулж цавчих. Нэг ингэж явсаар замдаа ямар ч зогсох шинжгүй давхисаар өөр мужи руу ороод ирдэг. Хөрхи Теренс бүр арга бараад юм ч ярихгүй байгаа нөгөө нөхрийг энэ муу новш яг цуврал алуурчин болж таарлаа л да. Би ч өнгөрчээ. Хаа нэгтээ энэ цөлийн дунд болуулах юм байна л да. Новш гэж утсаар гинэт жаахан хүүхчиг уйлаад их. Намайг битгий алдаа амар жийсэн. Би намайг битгий алаач амар жийсэн гэж хэлээд байна штэ. Нэг эцэст нэг юм хоолны газрын хажуу зогсохоор болдог. Тэрнээс бууг нь эргүүлж өгөөд машинаасаа буулгадагч нөгөөх нь олон цаг суугаагаараа явчихсан болохоор өгцгөө огтоосоо мэдрэхээ байжсан байдаг. Би бөксөө мэдрэхгүй байна. Миний бөкс унтчихсан юм шиг байна. Би бөкс унтдагч гэж мэдээгүй. Жирэмгнээд байна штэ номш гэж. Шууж голоод нисэхгүй эзэнгүй энэ талд Теренсад буцаад явчих замын унаач олддог. Тиймээс түүнд өөрийг нь хулгайсан нөхөр дээр буцаж очихоос өөр ямар ч сонголт үлддэггүй. Нэг тэрнийг хаалгаар ороод ирсэн даруул шоолж чи ч өстө бүтггүй дээрэмч юм а те. Эхлээд миний толгойд буу тулгачаал том үсрээлээс. Тэгснэ одоос гараад ирсэн чи өөлн дуулаад ихсэн гэд байж удаа нэг л бишнөктөд ороод ирчихсэн байгааг анзаарсан зөөгч эмэгтэй нөгөө хоёрыг кофений тооцоогоо одоо шууд хийхийг шаардаж эхэлнэ. За тэгэлгүй яах вэ гэд нэг гараа халаас руугаа явуулдаг төрөвчөө ажигснаа мартчихсан байна. Тэрнээс энэ үед өврөөсөө мөнгө гаргаж ирснээр тэрнийг даад. Тэгснэ чи одоо ингээд надаас хамааралтай болчихлоо да. Буцах бензинэж мөнгө одоо яандаа сайхан залгамд гэтэл нэг машин дотор миний илүү зээлийн карт байгаа юм байж дээ гэд угас юм босгоод тэрнээс араас нь зулгааж хөөцөлдснөөр манай хоёр гадаа гараад ноцолдож эхэлнэ. Нийгмийн тулааны чадвар Теренсийн инээдийг хүргдэгч том биетэй болохоор тэрнээс илүү хүчтэй байгаад байна. Гэхдээ энэ тулааны жинхэнэ ялагчаар хайруулын давагтай зөөгчийгч тодордог. Өвчгөө зодолтоод байсан карт нь харин явж хугацаанд дуусчихсан байж таар. Төрөлхийн ажигч Теренс чи яасан хайр дурлалын тоглоомд орчих золиос нь олоо юу те. Найз охин чи хуурчихсан юм байна те чамаа. Нөгөө новшиг нь яасан? Турсхийг нь хуусан. Үгүй ээ арай чи тэр залууг нь алж чаад энэ эзгүй зүйлд нуугдахаар ирсэн юм биш үстэй. Яг л тийм л юм байна л та гэхэд нэг үгүй ээ би тэдний секс хийж байгааг нь олоод харчихсан. Тэгээ зүгээр л тэндээс чимээг өхөн гараад явсан гэхэд өстэй чи ийм байхаар чинь эхнэр чинь чамаа хүндлэхгүй байх нь ойлгомжтой шүү дээ. Тэгээл ийм болж байгаа байхгүй юу? Би бол заа намайг гэртээ ороод хоол гэж хэлэхэд хоол ширээн дээр бэлэн байд. Тэр би хайр өсөл түүнийгээ ч авдаг. Чи нэг чи миний эхнэр байсан бол би түүнийг тэр дор нь хороох байсан гэдэл цаашаагаа бурж эхэлнэ.
Манай хүн энэ бүхнийг дэвчээртэй гэх чинь дуустал нь сонсохыг хүсдэгч биеэмбэр дийлдэггүй. Гонигтэй нэг эхнэрийн зараг дөсөөлж байгаад гутал дээр бензин асгаж чаддаг. Тэгээд Теренс руу харуул өнөөгч нь бууга гаргаад ирчихсэн дэлгүүр дээрэмдээ зогсож байна. Нэг шууд тэрнийг орхио зогтаахаар машиндаа суудаг ч асааж чаддаггүй. Теренс тэрний яахыг нь мэдэж байсан болохоор дүлхүүрийг нь аваад орсон байдаг. Чи саяны дээрэмсэн мөнгө буцаагаад өгчихөө гэж хэлдэг. Дэлгүүрийн удалдагч машин руу нь буудаад байсан болохоор тэндээс хөдөлгөхөөсөөр аргагүй дүрнэ. Дээрэмдүүлсэн залуу мөчөөгөө өглөхгүй тэдний араас дагаа зогсохгүй нэмэгдээ тентгийн цагдаа зам дээр гараад ирдэг. Нэг энэ нөхцөл байдлыг маш овчноор ашиглаж цагдаа нөгөө худалдагч хоёрыг хооронд нь мөргөлдүүлж чаддаг. Гэхдээ тэр цаашаага Теренстэй нэг ч мил явбааргүй байгаа учраас машинаа зогсоогоод чам шиг тэнэг амтандаа удаан цогоовол нэг цагийн дараа л цагдаагийн газар сууж явах юм байна гэхэд энэ бол нийгмийн дэгш бус байдлаас болж байгаа. Чамд бол амархан л та 50 инчийн телевизээр үзээд том байшинда хин нэгнийг шүүгээд байж хахад гээд эхлэхэд наадах чинь энд ямар ч хамаагүй. Чи ядаж дээрэм хийх гэж байгаа бол баг зүйлдээ. Толгоогоо ажиллуул. Чамайг таньчихна. Дээрээс нь жижигхэн цайны газар дээрэмдээд их усрэл $200 олно. Хэрвээ дээрэм хийх гэж байж чадаад байгаа бол нэг удаа том хөдөлтөө. Жишээ нь манай дарга мангар их бэлэн мөнгө офис дотор хадгалдаг. Оройн нь ердөө 2 хамгаалагч л тэнд гардаг. Гиснэ би тохиолыг нь унтраах кодыг мэдэн штэ гэд мишээгээд авчихдаг. Энэ бол Никийн хувьд эхнэртэй нунтсан өөдгүй амтнаас хариугаа авах үнэхээр алтан боломж юм шиг түн санагдана. Тухайн сайфанд нь $600 лөө $700,000 байгаа гэхэд Теренс олд сонсоод хүй намаа авчаа. Би ч гэсэн дээрэм сайн хийж чадна шүү гэсээр манай хоёр цаашаагаа хөдлөө. Хамтран ажиллагч Мэлбет. Та бүхэн 21 болон түүнээс дээш насанд хүрсэн бол амар 111 гэсэн промо кодыг хийгээд анхны цэнэглэлтэндээ 150% бонус аваарай. Нөгөө мөргөлдөг цагтаа дарга дээр орж ирээд зам дагуу дээрэм хийдэг алдартай хоёр нөхөр манай энүүгээр яваад эхэлчихсэн байна. Нэг нь цагаан нөгөөх нь бор ямар ч эргэлзээгүй тэд байна гэд ямар ч эргэлзээгүй манай хоёрыг андуураад эхэлнэ. Өөний ардуур саяны яриад байдаг жинхэнэ хоёр дээрэмчид ажиллан хийчихсэн нэгэн дэлгүүрийг хоослоод байж байна. Теренс хаанаас бензин үнэртэй байна гэснээр Никийн видео камерыг олчихсон эхнэрийг нь хараад яагаад уурлаад байсны чи ойлгочихлоо. Банзал өөлөгчин гэхэд дайжгүй юм гэхий хажуугаар би ер нь бол техник технологийн салбарын хүн л дээ. Надад энэ талбарт мэдэхгүй чадахгүй зүйлээ их авархан. Гэхдээ арсны маань өнгнөөс болоод ажилд авчих газар тийм ч их байдаггүй юмаа гэдэг нөгөө төхрөөгөө харуул Никийн толгой дээр мангар том ааз явж. Энд нэг юм хөдлөөд байна. Ааз юм уу гэсээр манай хүн машинаас буухад Теренс камера бариад чигээрээ тэрнийг бичиж эхэлдэг. Ник ааз нь аль хэдийнэ байхгүй болчихсон байхад айсан хэвэндээ бараг бүжиглэхээс наагур хөдөлгөөн хийж харагдана. Ингэхдээ тэр газар тунсан шүтэнцэн дээр санамсаргүй гიშгэж оч үсэргснээр бензинтэй гутлан шатаад эхэлдэг. Жинхэнэ гал гарсан бүжиг гэдэг чинь хэн байна да гэсээр Теренс элгэн хөштөл инээдэн барьж чадахгүй шээхээс наагур хөвөрсөв байна. Дараагийн коллектор ирэхэд нэг хамтрагчаан дахиад дээрэм хийлэгчихгүй тулд гар бүг нь хурааж аваад додог шохон ордог. Тэгтэл худалдагч манай хүний гар бүг харснаа энэ хоёр нөхөр яг дээрэмчд байна гэд мангар том буу гаргаж ирснээр Ник рүү чиглүүлнэ. Ингэснээр манай гол төр нөхцөл байдлыг гартаа авах зайлшгүй хэрэгтэй болов. Байна уу? Нөгөө танд их онцгой өдөр тохиож байсан уу? Яг одоо тохиочиход байна. Энэ үеэр Теренс эхнэртэйгээ ярьж дуусчаад хамтрагчийн зүг таруул нөгөө өөрийн шүүмжлээ сургаал айлдаад байсан горцгор нөхөр өөрөө энэ удаад дэлгүүр дээрэмчгсэн зогсож байдаг. Дэлгүүр дотор маа залуу бууга болгаагүй жигтэй бензинийхээ болон эсэглэн жигэрнийхээ тооцоог хийж дуусгаад гарч ирнэ. Теренс тэрний хүлэнгээ аль хэдийн хэлэх өгнүүдэд бэлжчихсэн. Би болохоор дэлгүүр дээрэмдэж болохгүй те. Чи болохоор дэлгүүр дээрэмдэж болох юм байна те. Дээрээс нь бүр буу мууг нь хураагаад авцсан. Нөгөө нэг л удаа том хөдөлн энтергээ бүлтрээд байсан нөхөр хаашаа орчих вэ гэдэл тоглоом шоглоом хийдэг. За энэ үед нөгөө цагдаа нарын хайгаад байгаа хоёр нөхөр яг тэдний хажуугаар явж таарна. Тэнгүүтээ юм уу хоёр чинь бүр буу муу барьсан манай газар нутаг дээр зөвшөөрлгүй дээр мэрэм хийцэн даварцын гингүүтээ ардаас нь хурж. Машиныг энтэд замын хажуугаас гаргаад урдаас нь буу чиглүүлсэн чинь Теренс ямар ч эсэргүүцэл үзүүлэхгүй байх замыг шууд сонгот. Тэгснэ там хоёр ер нь зүгээр байгаараа заяа. Бит хоёрын мөнгнөөс саагаад байгаа. Энтхийн бүхэл дээрэм гинт хэргийн эрхийг бит хоёр эзэмшдээ. Биднээс өөр ямар ч зөвшөөрлгүй гинт хэрэг энд гарахыг бит хоёр зөвшөөрөхгүй гэсэн. Тэгээд манай хоёроо жаахан тоглоом шоглоом хийж байснаа. Өндөр алив төрөвчэн гаргаад ирдэ гэжсэнээр Никийн өвчин дахиад л сэтэрчихдэг. Ник босч ирснээр тэрэн дээр төхөж очиж чамайг босод хүмүүс хараад айдаг л багтаа. Тэгтээ би л биш. Хүүхэд байхдаа авсан трауманаас болоод хинч биш байх замыг сонгосон. Өрөвдөлтөй нэг амтны би одоо харж ийн гэснээр өнөөх нь бууга зэнэглээд түрээд ирдэг. Энэ үед Теренс тэрний буугийн суглаж За навши бугай. Одоо хөгийн эрүүч хууг уушгэлөхөөс өмнө ухраад ухар гэсэн навшгиж. Яана чи намайг бодчихлаа. За уучлаарай Ник.
Чи намайг буучлаа штэ хөөе. Би гараа мэдрэхгүй байх гэсээр нэг цамцаан тайлтал зүүн гарынх нь булчин сум зүгээр л шүргээд өнгөрсөн байд. Чи наад гаран дээр мөс тавьсан дээр байгаа. Тэгвэл дахиад хөдөлж магадгүй штэ. Мэдээ орчих магадгүй. Хоёулаа хурдхан эмнэлэг орцгоё. Гарыг чинь авч үлдэх хэрэгтэй шүү дээ гээ. Леренс дахиад нөгөө тэнийг тоглоом шоглоомоо үргэлжлүүлэн хийнэ. Өөний ардуу нөгөө хоёр дээрэмчний гараа өргөчихсөн зогсож байтал нэг машин дөгүүлж өгөх гэж зогсоход тэд шууд л машиныг нь дээрэмчихдэг. Тэгснэ нэгнийх нь нэрийн ууц надад байна. Энийг хардаа. Хоёулаа энэ хоёр новшиг олготоо л олноо гэж цаашаага явцгаа. Одод орж ирээд нэг надад очих газар байхгүй гэхэд за яах вэ? Өнөөдөртөө манад очиод ончих. Гэхдээ эхнэр юу ч асуусан чи мэдэхгүй шүүгээд дагуулад орно. За нөгөө эхэндээ томрол би эхнэрээ хоол авчир гэхэд л хоо ширээн дээр бэлэн байдаг гэж бүлтрээдээс нөхөр чи хаалгаар орсон даруйдаа л оройтж орж ирсэндээ өөжлөг гуугаад эхэлдэг. Тэгээ бүр болоогүй төрсөн ээж нь гарч ирснэ. Ухснаа игээ шүн орой болтол гадуур хөсөд байд юм бэ гэ алгадаа. Битгий ээжийнхээ өдөөс юм хэл. Тандаа яагаад намайг цоддгийг? Лиза Никийн шархыг хараад тэрнийг шоолж та хоёр ч таарсан хоёр дуунууд байна гэд бажидл гадаа буун дуу тасийд. Энэ хогийн газраас тэд бүгдээрээ л явахыг хүснэ. Теренс хүү охин хоёртой. Монгол байвал энэ гэр бүл өөр юугаач дутахгүй мэт санагдана. Ник ханд өлгөөтэй байсан Теренсийн инженерийн дипломыг олж хараа зогсохгүй ширээн дээр байсан олон тооны ажилд орох өргөдлүүдийг эргүүлж үздэг. Бүх хариулт нь тэнд татгалцсан байна. Маргааш өдөр болоход Теренс дэлгүүрээс царай далдлах маск өмдөндөө хийгээд тулгаалахад манай залуу тэрнийг нь толгойдоо өглөөд дэлгүүрээс гарч идэн дээрэмтгэр тэд орд. Нэг Теренсийг битгий энэ ах руу орилоод бай гэснээр богн аваад тэрний нүд рүү хараад юу хийхийг нь хэлж өгснийгээ дараа аха битүүрийн хэн танд амар санагдсан бэ гэж асууд. Гасер өгөн саяны орилоод байсан нөхөр илүү аимшигтай байсан гэхэд танд тэр арай хэтрүүлэгтэй санагдаагүй юу гэж нэмэж асуув. Амар байсан юм. Гүй яг чи ч бас амар байсан. Би чамайг үнэхээр амар гэж бодсон. Үнэн үү? Үнэн. Нэг тэндээс гарах үедээ нэг нөхөрлөө чангаар ойрлож буугаа чиглүүлэхэд нөгөө өвгөө одоо яг болж штэ гэсээр тэднийг үднэ. Орой болоход манай хоёр Никийн офис дээр ирээд Теренс хамгаалагчийг саатуулахаар тентхийн нэг цонхойг нь хагалдаг. Ингэснээр тэд дотогшоогоон орж чадна. Тухайн газрын хажуугаар нөгөө хоёр дээрэмч гисэн явж байгаад тэрийн харта муу новшнуудын машин энд байж тэгээд дарчихна. Ник хамгийн төрүүлж 19 давхарт гарч чаддаг. Тэгээд тэр тохиолын системийг унтраах гэж оролдогч нөгөө дүл нь сольжчихсан байна. Теренс тэгтэл алий гэж байгаа тухайн системийг дахин ачаалаад одоо бидэнд 5 минут л байна гэж хэлдэг. Даргаагийн сефний код харин аз таарч хэвээрээ байсан тэд бурхандаа баярлаад мөнгөө цүнхэлцгээж байтал Ник гайгаар босстойгоо авахулсан зургаан олоод харж. Тэрэн дээр нь эхнэр нь ч гэсэн байгаа аахгүй. Никийн шууд л юм нь хөдлөж камер руу харж байгаа дунд турууга янз бүрээр гаргаж чадах чинээгээр нь л доромжлоо. Ингэсэн ч гэсэн сэтгэл нь нэг л ханж өгөхгүй байгаадсан болохоор Ник даргийнхаа хамгаа сайртай цуглуулгыг эвдэг санааг олдог. Тэгснэ бүр өөрийгөө хөөргөд маск камерын өмнө тайлаад боссыгоо талаар бодож явдаг байсан бүхнээ өччихнэ. Ямар ванда Филип чамд бүх юм байсан. Дааж хангалттай байгаагүй л да. Тохиолдол буцаад асах үед яг гаргаалган дээр хамгаалагч ирчихсэн байж идэв. Хамгаалагч нэг юм шалгаж шалгахгүй ашгүй нэг юм буцаад гарах гэж байтал нөгөө гарч идэн радиотой болж таарад Ник тэрнийг нь гайгаар яг энэ үед нь санамсаргүй асаачихна. Хамгаалагч эргэж хараад сэрүүлэгтэй цаг юм байхта гэж одоо ширээн дээрх цагийг эргүүлээд үзвэл нэрэл тэнд нь радио байж идэв. Тэгснэ дууг нь тулталж чангалж байгаад гэнэт бүжиглээд эхэлнэ. Зүгээр ч нэг хэдэн хөдөлгөөн хийгээд орчихгүй хөлсөн гартал бүр 30-40 минут тэртээ тэрний тайлан тоглолт үргэлжилдэг. Манай хоёр яасан бэ гэж Ник бүр залхсандаа унтаад өгсөн байдаг. За тэгээ эцэст нэг юм тоглолт дуусч манай хоёр тэндээс гардаг. Нөгөө дээрэмчид харин Ник Теренс хоёрыг гадаа дэвчээртэй гихч нь хүлээснийгээ шанд тэднийг дагаах мөртэй болно. Буудлын өрөө түрээслэж мөнгөө бүгдийг нь гаргаж ирэхэд Теренс хүүхдүүд маань одоо сайн сургуульд явна байр аавна гэдэргээл ихэд баярлаж байх бол Ник дарин эсэргээрээ нэг л гүнхтэй байгаад байна. Тэгээд тэр доошо бууж хэдэн хундаг хатуу юм татчихсан. Өшөө авалт миний сэтгэл санааг дээрдүүлсэнгүү дээ гэж гисэн сууж байтал нэг танил хүүхэнд тэрэн дээр хүрээд ирдэг. Нөгөө хүүхэн улаан цайн бүр илтээр сэтэ хаяад тусан болохоор Ник тэдний өрөө рүү хамтдаа орохоор шийднэ. Энэ үеэр Теренсийн өрөөний хаалгыг хэн нэгэнд огшдог. Ник мэндэ гэсээр тэр хаалгаа онгойлгодогч хуучин найзууд нь нөгөө талд нь зогсож байна. Бүсгүй чадах чинээгээрэл Никийг ховсдох гэж оролдогч тэрний толгооноос эхнэрийнхэн тухай бодол огтоос салдаггүй. Дээрэмчид манай хоёрын бүх мөнгийг булан авч байна. Ник харин эхнэрлүүгэн залахаар шидэж гэрлүүгэн утас сохид бүр санаан зовчихсон. Чи амьд байсан юм уу гэсээр түнт хариулдаг. Сонсон хэл хэмиг удаагаад явах би чамайг харсан. Филип та хоёрыг. Филип яасан гэж? Үгүй. Тийм ээ. Би баасан гаргийн өдөд ажил дээр байсан. Ажиллаа. Саяхан баасан гараг байсан. Тэдэнд түлхүүр хаан угааг зааж өгсөн. Би чамд хэлэхгээ залгасан чи явчихсан байсан. Филиппийн зүйлд угаалтурт байсан штэ. Зул сарын үдшилгээс хойш л манад байгаа штэ. Чамайг аваачиж өгөх санаг гэд би ил тавьсан. Тэгэхээр чи хараар тавиагүй гэсэн үг үү? Үгүй дээ, тэнэг минь. Чи надад хайртай юу? Юу юунаас ч илүү хайртай. Чи лав сонсвол шоолох байх та. Новшигч. Шөтгөрөө.
Новш. Битгий хүр. Яана. Би цонх нэгэ даав өгчин татчих. Эхлээд би 1 гэж хэлнэ, дараа нь 2, тэгээд 3 гэж хэлнэ, тэгээд би хийн. Би сонсохгүй байна. Би 1-ээс эхлээд 3 хүртэл тоолноо. Ойлгоо. За, Бэлдөө. 1, за. 2. Би сонсохгүй. Чанх хэлдэ чи. Би 2 гэж хэллээ. 2 болсон юм уу? Ахаад эхлэе тэгвэл. 1-ээс эхэл. 3. 1. Тэгээ таталтаа. Цахилгаан шат. Мөнгө. Юу навшвэ? Чин харууд 2 төрлийн хүн байдгийг мэдхүү. Нэг нь алуурчд ба бусад хүмүүс гэж ангилдаг юм. Би бол алуурчин. Тийм ээ, тийм. Чи хэм биник. Би их нэртэй ир. Новшчин. Новшигч. Би эргэж чадвал чиний хийг тайлаа заа юу. Цагдаа байна ашигүйтэй. Байн. Ашиггүй. Энэ амар юм дуусгана. За ингээ манай хоёр мөнгөнд эргүүлж авна. Мөнгийг эргүүлж өгөх гэж байгааг мэдсэн Теренс дургуутж эхэлдэг. Чи тав. Чи өөрөө тав. Таваачтай. Чи зүгээр үү? Би өглөө очиод буцаагаад хийчихнэ. Хэнэн ч мэд. Царай чин бичлэг дээр нь байгаа. Би амьдралаа буцааж авч чадна штэ. Би ч бас амьдралаа буцааж авах гэсэн юм. За ингээ манай хоёр гэр гэрлүгөө салцгаана. Теренс мөнгөө гэртээ эргэж ирсэн чи гэр бүлийнхэндээ тэр хамгийн үнэтэй зүйл нь хэвээрэл байна. Нэг ч гэсэн энтэйгээ уулздаг. За тэгээ жирийн ажлын өдөр эцэст нэг юм эхлэхэд Никийн нарийн бичиг орж ирснэ. Босс камерын бичлэг үзэж байна. Алга болсон юм байхгүй чи тэрний үнэтэй авсан нөгөө аврах том эргэнтэнтэй баримлынхын нөгөөтгийг дээрэмчид огтлцгоо зугтаачихсан байна лээ гэхэн тэр. Ник ихэд сандарч боссынхоо өрөөрөө орвол нөгөөдөл нь яг тэр өдрийн бичлэгийг ухраачихсан үзэж байна. Тэгвэл Никийг маска тайлах тэр мөчөд бичлэг яагаад ч юм бэ гэнэт солигдож нөгөө гутлаа шатаагаад гал астал бүжгэлсэн Никийн бичлэг яваад эхэлдэг. Босс нь уурлаж хэн үүнийг сольчих вэ гэтэл өнөө өглөө нэг захилгаан чи ирээд явсан. Яг тэр л бичлэгээр оролцсон болж таарлаа гэсээр гараад явцсан. Нэг ямар янзын захилгаан ч тэдний офисоор зочилсны гадарлаад хуучны танил дээрээ очихоор шийддэг. Уулзаад тэр Теренс талархаад манай оффист хамгаалтын програм шинжлэх хүн хэрэгтэй болоод байгаа юм л да. Би харин надад таньдаг найдвартай хүн байгаа гэж хэлчихсэн. Чи надтай хамт ажиллах уу гэсэн саналыг түн тавьдаг. За энэ түрээд энэ удаагийн дугаар өндөрлөж байна. Бичлэг таалагдсан бол лайктаар subscribe хийгээрэй. Дараа уулзтлаа.